Hi vlog. За шинэ оны мэнд. За бараг жил гарan уулзаагүй. Влогийг бас нэлээд удсан байна. Тэгээд яг гин бичлэгийг үзэж байгаа өглөө өдөр оройн мэндийг бас таатай дэвшүүлье. За тэгээд энэ оны шинэ оны анхны бичлэгээ хаанаас эхэлж байна вэ гэхээр манайх ер нь бол нүүсэн байгаа. За тэгээд нүгээд хаашаа нүүсэн бэ гэхээр одоо ингээд та бүхэндээ харуулах гэж байна. Дархан хот руу нүүсэн байд юм аа. За тэгээд өнөөдрийнхөө влогийг Дархан хотоос хүргэж байна та хэд. Сайн гэцтэй Дархан хот бол янзын л байгаа юм л та. Ямар ч утаа өнөр төгсрөл гэх юм юу ч байхгүй. За тэгээд хүмүүс бол энэ дээр гарч айгүй гоё ингээд гэр бүлээрээ найз нөхдөөрөө яг энэ хэсэг ч одоо ер нь юу л гэж хэлэх юм да одоо Улаанбаатар хотоор бол зайсан толгой гэж ярьдаг штэ тий. Зайсан толгой байгаа юм. За тийм ингээ харах юм бол яг эндээ сайхан юм. Дархан хотоо ер нь тэр чигээр ингээд харж болно. Тэг ингээд битүү сайхан. За энэ манай хэд харлж байна. Тэгээд бас нөгөө нэг яг одоо Дархан хотын бас нэг ингээд нөгөө нэг шийдсэн бас нэг гоё чухал зүйл нь юу гэхээр дулааны цахилгаан станцаа ер нь бол ингээд юу яаж байгаа. Салхиныхаа доор буюу одоо ингээд Дархан хотынхоо одоо урд зүгт ер нь бол байршуулж өгсөн байна. Тэгэхээр одоо энэ нөгөө дулааны цахилгаан станцын утаа маань бол урагшаага ингээд яваад өгнө. За тэгээ ер нь бол Дархан руугаа ингээд харах юм бол ямар ч утаа байхгүй тий. Тэгээд ер нь бол сүүлийн нэг 3-4 жил бол Дархан хот маань бол нэлээ эрчимтэй ер нь бол хөгжиж байна. Одоо шинэ барилгууд нэлээ их баригдаж байна. Шинэ хотхон апартментууд бас нэлээ их баригдаж байна тий. Тэгэл ийм л гоё агаар салхинд гоё байна да. Тэгээд ингээд нөгөөд ирсэн. Тэгээд өнөөдрийнхөө дугаараар болохоор тайдтай за Дархан хотод ирнэ амьдрахад ирнэ ямар хуу байна. Тэгээд ер нь Дарханд ирж үзээгүй хүмүүст бас зориуллаа тий. Дарханд бас одоо чөлөөт цагаа өнгөрүүлэх газар ч гэх юм уу одоо ер нь Дарханд ирэх юм бол заавал үзэж болох газруудыг бас үзүүлье гэж бодлоо. Тэгээд за тэгээ өнөөдрийнхөө энэ дугаартай та хэд маань хамт байгаарай. За тэгээд бас энэ дээрээс яг нөгөө танилцуулахад энэ Дархан хотод бол бас нэлээ их зүйлүүд бас ингээд бүтээн байгуулалтын ажлууд бас нэлээ хийж байгаа юм л та. Одоо жишээлбэл хосууд энэ дээр гарч иж айгүй их нөгөө зураг авахулдаг. Чи нөгөө хаан сүх, хатан сүх гэдэг лөө. Хосууд энэ дээр гарч иж их бас зураг авахулна. Тэгээд ер нь яг ингээд юуг ингээд харах юм бол яг юм гоё. Одоо зайсан болохоор хоо. Хуучин энэ хамгийн анх болохоор ер нь бол энэ одоо харагдаж байгаа. Энэ бол хуучин байсан. Тэгээд үүний дараа болохоор одоо ингээд ийм гоё бүтээн байгуулалтын ажлуудыг бол сүүлийн одоо жилүүдэд бас нэлээ хийгээд байгаа маа. Тэгээд Дархан хот маань бол одоо өдөр ирсэн л одоо өсөн дэвшиж хөгжиж байна. Тэ. За тэгээд Дархан амьдрах сайхан байна да. Тэгээд маш олон залуу уучууд бас нэлээд Дархан руу бас ирж одоо төвлөрч нүүж ирж амьдарч байгаа шиг байна. За тэгээд гоё энэ да тэгээд бид өнөөдөр гадаа бас нэлээд сайхан тогтун сайхан дулаахан бахаар нь хүүхдээ салхилуулнгаа анхны бас энэ оныхоо анхны влогийг хийчихье гараад ирлээ. За сайхан кофе уучлаа. Одоо үргэлжлүүлээд гадуур жоох явна.
За одоо ингээд ээлж дараагийн газар руу явцгаая. За ингээд дархны хотын гудмаар явцгаая. За ер нь бол нэм нөгөө замын хөдөлгөөний тал дээрээ маш аятайхан одоо юм сэлүүхэн тэгээд явж байгаа хүмүүс нь амар тайван жоохон давхиад өгөөч гэд хэлвэл хэлчмээ санагддаг. Тэгэл ер нь нэг юм тайван хүмүүс байт юм дөө. Тэгээд хаашаа л харна юм налайсан тайван ямар ч тийм одоо энэ тэндгүү сигнал даавал те уурлаж уцаарлаад л тэгээд байгаа юм ер нь бол баг байхгүй маш аятайхан. За тэгээд энд чи одоо номин ирчиж байгаа юм CUG-с 25-ууд маань ирчиж байгаа юм. За тэгээд одоо үйлчлэгээний одоо томоохон үйлчлэгээний байгууллагууд бүгд л ирсэн байна да. Одоо тэгээд өөр чи юу гэдэг лээ? Оргил байна, номон байна, сансарч арайч ирээгүй. За тэгээ PC Mall, Сайн Electronics гэл ер нь одоо нөгөө нэг Монголд үйл ажиллагаагаа явуулж байгаа бизнесийн томоохон байгууллагууд бол бүгд одоо ингэж ирсэн. Одоо ингэ зам ам бол ингэ энэ ч одоо ингэ төв зам шүү дээ. Ер нь бол төвдөөл орно. Тэгэхэд ингэ юм сайхан сэлүүхэн ямар төгжрөл байхгүй тий. Энэ юм аятайхан байгаад байгаамаа. Өнөөдөр чи ажлын өдөр энэ амралтын өдөр биш шүү дээ. За одоо энд ингээ өргөө кино театр маань байгаа юм. Ер нь бол чөлөө цаг магийг сайхан өнгөрүүлэх газрууд бол бүгдийг хий. Тий, ер нь бол чөлөө цаг өнгөрүүлэх газар бол ер нь бол бүх газар байгаа. Киногоо үзвэл киногоо үзэж болж जैन, саунд бол саундж болж जैन тий. Одоо тэгээд за явсаар нэгэн бас дархан дээрээ заавал үзэх ёстой, харах ёстой нэг газруудын нэгэн дээр ирсэн байна. За энэ болохоор Алдарт дархны гүүр байна. За ийшээ болохоор одоо энэ өргөө кино театр, модерн намаз, линк хотел гээд газрууд байна. За ийшээ болохоор одоо бас одоо дулаах өдөр бол бас агаарлах одоо соёл амралтын хүрээлэн маягийн ийм одоо газар байгаа юм. Ийшээ гараад тайд бас харуулчих. Тэгээ энэ агаар бол үнэхээр гоё зай бүр. Би сая өчтөр хот руу нэг хальт орчоод ирсэн. Ер нь бол нэлээд төвжрэлтэй. Нэлээд утаатай. Аюу хэцүү байхгүй. Одоо эндээс ингээд харах юм бол аюу гоё юм ногоон байгууламжууд аюу ихтэй. Яг Дархан хотынхоо төвд ингээд тойроо сайхан ногоон байгууламжууд аюу ихтэй. Энэ болохоор одоо нөгөө Дархны аюулгүй тойрог байж байна. За тэрэн дээр бас тэр одоо нөгөө талын толгой дээр нь болохоор бас бурхантай толгой гэж ярьд юм да. Бас ийм агаарлах чөлөө цагаа өнгөрүүлэх юм боломжтой. За энэ хэсгээр бол одоо ингээд Дархны Алдарт түүчингэр байна. Одоо энэ гүүрээр ирэхэд ингээд дамжиж яваад одоо ингээд урагшаа шууд тэгж буунгуудаа яг одоо энэ өргөө кино театрын уртал дээр парк байгаа. Тэгэл парк руу ороод сайхан юу яач. Парк руу ороод сайхан хүүхдтэй тоглоулаад сайхан яаж гал. Тэгэл буцаал наашаа гараад ирэхэд бүр ямар ч асуудалгүй байгаад байгаа юм л та.